За сайн байцгаана уу. Өнөөдрийн уншлагаар 9 дугаар сарын төлөв байдлыг харъя. Тэгээд та бүхэн маань 1 2 3 гэсэн группээс сонголтоо хийгээд бичлэгээ хүлээн авч сонсоорой. За 1-р группийн уншлагаа эхэлье. За нөгөө 9 дугаар сар бол яг вэ нэг тийм айхтар тийм онцгой гойд үйл явдал бол болохгүй гэж байна. Яг нэг амьдрал үргэлжлэлээрээ үргэлжлэнэ гэдэг шиг л тэгэл ажил карьер амьдрал бүх юм ингээл нэгэн хэмнэлээрээ ингээд өрнөд дуусна. За тэгээ дээр нь ингэж байна. 9 дугаар сард ерөнхийдөө нэг жоохон хөдөлмөрч байхыг сануулж шүү. За зүгээр л нэг юм ядралыг олцоод суугаад ээж боломгүй гэж байна. Маш их зүйлийг хий. Хараад л суугаад ээж болохгүй. Маш их хөдөлмөрлө гинэ. За тэгээд ингэж хөдөлмөрлөхөөсөө гадна өөрийнхөө нөгөө гэр бүл хайртай дотны хүмүүстэй бас тийм анхаарал халамж тавих ёстой цаг хугацаа шүү гэж шүү. За 9 дугаар сарыг. За тэгээд дээр нь одоо нөгөө 9 дугаар сардаа та нар маань одоо юу яач вэ да? Нөгөө сайн найз нөхөд гомдоох ёсгүй хүний сэтгэл зүйн хувьд нь шархлуулчих үедээ. Тэгээ магадгүй нөгөө одоо ингээд нөгөө үйл ойлголцоод муудалцсан байгаа хүмүүс маань 9 дугаар сардаа төрүүлж алхам хийгээд ивээ олцооч гэж. Тэгээд нөгөө 3 дугаар 7 хоногоос эхлээд ерөнхийдөө нэг юм тогтворжин нөхцөл байдал тогтворжин тэгээд нөгөө ерөөсөө тэгээл нэг юм хийх ёстой зүйлс чинь маш их тодорхой байж байхад тэрийгээ нөгөө хийж гүйцэхгүй ингээл хараад л яагаад нөгөө хараад хийхгүй хямраад одоо залхуурна гэхээсээ илүү нэг юм ямар ч идэвх зүтгэлгүй байдлаар цаг хугацааг их сул хөндөй өнгөрөөж болохгүй шүү гэдэг юм хэлээд шүү. За тэгээд нөгөө удирдан чиглүүлж одоо нөгөө альва нэг зүйлд чиглэл олох гэж байгаа болвол нөгөө гинтийн байдлаар шийдвэр битгий гаргаараа маш сайн бодолцож нөгөө 8 хэмжиж 7 огтлон гэдэг лөө. Яг тэрэн шиг тэгж их байр суурьтай төлөв төвшин байдлаар асуудлыг шийдэрээ. Тэгэхгүй бол гинтийн шийдвэр гаргаад бол ер нь бол дэмий юм байна гэдэг шүү. За одоо уг нь ингээд нөгөө 9 сард бол ингээд нөгөө намрын ажил гээл хин хөнгөөл завгүй тийм байх цаг хугацаа баймаар юм. Тэгэхээр та бүхний маань хувьд ерөнхийдөө жоохон аргашаа суудсан л байгаад байна. Одоо амьдралын идэвх зүтгэлээ жоохон сулруулсан. Тийм байгаад байна. Тэгэхээр та нар маань одоо ерөнхийдөө маш их тийм гэгээ гэрэлтэй, чадал хүчтэй бүх зүйлээ ингээд нэг юм балансыг алдуулчихгүйхэн шиг авч яваарай гэдэг шүү. За тэгээд нөгөө уг нь ингээд өөрт чинь асар их юм чадал хүч байгаа гинэ. Гэхдээ та нар яагаад ч юм тэрийг хийхийг хүсэхгүй байна. Урагшлахыг хүсэхгүй байгаад байх юм. Тэгээд нөгөө нэг өрөөл бусдын амыг харж байхаар одоо өөрөө бүх юмаа ингээд хийх ёстой болвол хийгээд яваач гэж. Ажил карьер уулзалт цуглаан юу гэдэг юм бэ? Сурлага хөдөлмөр тэр бүх юмныхаа төлөө ингээд нэг юм назгаарч суулгуул урагшаа тэмүүлэх ёстой шүү л гэж байна. Тэгэд ягаад ч юм энэ дэр нэг юм сонин альва нэг зүйлс нэг юм маш их юм залхацсан хүмүүс байгаад байгаа юм. Та яршиг да тэгээд ингээд. Өөрөө л хөдөлж ихлүүл уг нь бүх юм чинь одоо ингээд дэлгэрэнэ, гэрэлтнэ, гинэ гэж хэлээд байгаа байхгүй юу?
маш сайхан ойлголцох гэдсэн юм чинь бол яхахгүй л тэгж хэлж юм да маш сайхан ойлголцох хэрэгтэй юм байна. 9 сарда хүн орондын харилцаа одоо ажил карьер уулзалт цуглаан одоо ажил хэргийн уулзалт ээж болно, эсвэл амраг хайрын уулзалт ээж болно, найз нөхдийн уулзалт ээж болно, эсвэл тодорхой хэмжээний тийм хүрээлэл дундаа нэг юм ойлголцох барих тиймэрхүү юм бол заавал хийх ёстой шүү л гэдэг юм хэлээд ах юм. Тэгээд нөгөө 9 сарыг нөгөө нэг хаашаа яаж хөдлөхийгээ та шийдэх юм байна. Гэрэлтхүү, гундхуу гэдэг юмыг таны үйл хөдлөл, таны байгаа байдал, таны эрчим энергиэс юу шалтгаална гэж. За хүү хаа гэдэл ингээд босоод тэмцээл бүх юма хийе бүтээ ингээ тэгээ ингэж юу яаж болохгүй шүү. Ингэж алхуурлаж болохгүй юм байна гэд ингээд шийдээд босож өндөх юм бол тэгэл таны хүсснээр үнэхээр гэрэлтэй гэгээтэй ингээд явчих юм биш үү за. Тэгэд ягаад чи мен дээр одоо нөгөө нэг хайртай дотны хүнээсээ салж хаагдсан юм уу эсвэл ингээд үл ойлголцоод байгаа юм уу? Тиймэрхүү юм дээр л жоохон сэтгэл гондоо байгаад ах юм. Тэгэхээр ямар ч байсан 9 сар бол ойлголцлын сар шүү гэж юм. За маш их ойлголцоод тэгээд одоо магадгүй нөгөө удаан хүлээсэн дуудлага чинь танд ирээд байхад тэрийг ингээд хараад зогсоод авахгүй байж болохгүй шүү. За эргэлзэх хэрэггүй гэж юм. Тэгээ хоёр тавилангийн донд туурж бидэлж яваад хэрэггүй шүү гэдэг анхааруулга өгөөд шүү. За сэтгэл чинь яг хаашаа байна тэрийгээ дагаарай. Зүрх сэтгэлээ дагаарай. Тэгээд нөгөө нэг энэ дэр нөгөө нэг юм сайхан ойлголцож ирээл юм маш их сайхан ойлголцлыг ингэж бий болохгүй бол энэ цаг хугацаа чинь ерөөхдөө нэг жоохон юу хөндөрөөд яваад байх юм шүү заа юу. Тэгэхээр айгүй сайхан ойлголцлыг бий болохоороо гэж. За тэгээд нөгөө ойлголцсон байхад заа юу ямар ч байсныг учир зүгөө олцсон байхад цаашаах ингээд замналч нь бол маш тийм гигэн сайхнараа үргэлжлэнэ гэж шүү. За тэгээд дээр нь одоо нөгөө ямар ч ажил төрөл хийдэг хүн бай заа юу ямар ч ажил төрөл хийдэг хүн бай ямар ч юм сурлах хөдөлмөр хийдэг хүн бай хичээл зүтгэлээ гаргаач гэдэг ах юм. 9 сарда за маш их хичээл зүтгэлээ гарга хичээ хий бүтээ суралц мэд чад энэ зүйл ингээд дутуу байгаад байна гэдэг шүү заа юм. Тэгээд сайхан хүмүүстэйгээ сайхан ойлголц ярилц нөгөө агсалцсан мөр шиг ингэж нөгөө юу яаж яснээс дүүхэлсэж яснээс ивээ олоод ингээд хичээ гэж. Тэгээд маш сайхан тийм гигэн сайхан уулзалт ойлголцол бий болно. Тэгээд нөгөө маш их тийм ажил карьерийн хувьд одоо нөгөө шинээр ажилд орох гээд хичээж байгаа хүмүүсийн хувьд нөгөө айл хэзээ тэр юм чинь бүтэн заа юу ажил төрөлдөө ингээд орчин. Тэгээд нөгөө маш их юм шин хүрээлэл донд орчоод нөгөө хүний эрхэж байгаад ах хэрэггүй шүү гэж байна. Зүгээр л эвлэлд нь нэгдээд уус гэж байна заа юу. Хамт олондоо уус, шин орчиндоо уус. За тэгээд нөгөө магадгүй нөгөө нэг нүүдэл судал хийсэн өргөө гэрээ өөрчилж байгаа амьдрах орон сууцаа өөрчилж байгаа эсвэл ийш тийшээ нутагслагдж байгаа хүмүүсийн хувьд ч гэсэн байгаа газартаа очиод яг л тэр их төмний нэг нь болоод ингээд ууснаа чэ гэж. Тэгээд ерөөсөө ямар ч асуудалгүй ингээд сайхан ингээд үргэлжилчихнэ гэж шүү заа юу. Эсэн сарда нөгөө нэг мөнгө санхүүгийн хувьд бол маш их тийм зүйлийг хураах ёстой шүү гэж юм. Аривлан гамнах. Тэгээд яг нөгөө өөрөө өөр төр чинь хэрэг болох тэр юмдаа зарцуулаа. Тэгээд хамаагүй нөгөө нэг өргөн битгий байгаараа гэж юм. За тэгээд энэ дээр нөгөө нэг юм
маш их юм сэтгэл зүйн би хийгээд сэтгэл зүйн хувьд айгүй их юм ядрал үзсэн хүмүүс байгаад байгаа байхгүй юу. Тэгэл одоо бүр нэг юм яах гац яах тавилангаа олохоо хийсэн юм шиг ингэж ядарч ингэж суугаад байх ямар ч хэрэггүй гэж шүү. За тэгээд ямар ч гэсэн өргөө гэрийнхаа энергийг айгүй сайхан янзал заа юу. Тэгээд нөгөө ерөөсөө сайхан бүтэн дүүрэн амарч ингэж чадахгүй нойргуудад гэдэг юм уу. Одоо эсвэл ингээд нэг унтмар болох хаятахаараа ингээл босон болоогүй хар дараал нэг сүнсэн даруулна гэх хүмүүс яриад байдаг шүү дээ. Яг тэрэн шиг юм даруулж байгаа юм шиг бочуурж байгаа юм шиг ингээл гомдол нэрээд ингээд суугаад байгаа юм байгаад байна. Тэгэхээр та нар маань ингээд ерөнхийдөө нөгөө галаад ахуулсан ч юм уу эсвэл нөгөө нэг одоо тэр гэр орноо ингээд нэг дэлгэрэлт сайхан ингэж ариулж ирсэн ийм үйл хийлгсэн хүмүүс байгаа байх заа юу. Тэгээд тэр чин бол ингээд асар их сайхан өгөөж үйлийг ингээд дэлгэрүүлсэн. Тийм учраас одоо та нар маань ингээд зөвхөн өөрөө өөрийнхөө энэ сэтгэл зүйтэй ингэж холбогдож энийг ингээд нэг алив жоохон төлөв төвшин болгооч гэдэг юм хэлээд тийш үү. За тэгээд тэр нөгөө ягаад ч юм энэ тэр ингээд нөгөө танаа өргөө гэрийн чинь тэр одоо унтлахын өрөө вэ нөө эсвэл өөрөө өөрсдөө чинь унтаж амардаг байдаг тэр хэсэг ерөнхийдөө маш их тийм энерги юм жоохон сөрөг байгаад байна. Тэгээ тэрийг ингээд нэг жоохон засчгаа гэж юм. За юм одоо үйл тавилангаар ариулдаг бол ариулээд тий ингээд нэг юм агаар ус сэлбээд айгүй сайхан болгоцгоо гэдэг тийш үү. За юу тэгэхгүй бол нөгөө за тэгээд нөгөө нэг хүн одоо ингээд нөгөө нэг унтаж амрахтаа ингээд хүнжлийн даавуу эсвэл одоо хүнжлүүрч юм ингээд очиж унтаж байгаа шүү дээ. Гэхдээ өөрөө өөр дээрээ хизээч бити тэр нөгөө яг зориултын бус үлээр бити өөрөө өөргөө хөдрөөрэй гэж нөгөө ингээд нөгөө аюу сайхан амартаж ирж дийлэхгүй ийм байгаад байгаа. Тэгээд нөгөө өөр төр чинь нэг ганц юм юу том сануулга гарч ирээд байгаа нэгний одоо 9 сард шүү дээ тий. Өөрөө өөрт чинь одоо найзрахаад танимхаараад чамааг чадал хүчий чинь гайхаад одоо өөрөө өөрт чинь ингээд нэг юм нэг зүйл өгөн заа юу одоо нэг юм авах шаардлага үүснэ. За юу ч хийж болно заа юу. Гэрээ контракт байгуулах гад байна уу? Эсвэл нь одоо биет зүйл худалдаж авах гад байна уу? Эсвэл одоо өөрөө өөрийнхөө нөгөө хийж байгаа үйлдэл юмыг ингэж ажил карьерийг солих гад байна уу? Гэтэ нөгөө яран хөдөлж болохгүй шүү. Маш их тийм 8 хэмжиж 7 огтлон те яг тэгжээж ингэж нөгөө маш сайн шалгаж ээж хөдлөөрөө гэдэг шүү. За тэгмгүй бол нөгөө ерөөдөө нэг жоохон хатуурхлыг сайн дураараа барьж авчих гад шүү гэж анхааруулад тийм шүү. За тэгэхээр 9 сард нөгөө нэг томоохон үйлдэл хийх гэж байгаа хүмүүс ялангуяа энэ дээр анхаараарай. За юу тэгээд тэр хүмүүсээс тэгээд өөрөө нөгөө нэг өөр бусад хүмүүсээс асууж авралдаад энэ зөв буруу юу гэд гэр бүлийнхэнтэйгээ зөвлөлтөө тартай дотны хүмүүстэй зөвлөлтөө одоо яг тэр мэрэгжлийнх нь дагуу ажиллаж байгаа хууль зүйн одоо юу гэдэг эдийн засагч юу гэдэг тийм ээ тэр хүмүүсээс ингээд зөвлөгөө юм аваарэ тэгжээч хөдлөөрөө. За тэгээд энэ юун дээр маш их юм болсон болоогүй жижиг сажиг шийдвэрлэх ёстой жижиг сажиг ажлууд айгүй их гарч ирнэ. Тэгээд тэр болгоныг хамгийн сайнараа хийж чадна гэж энэ. За юу гэдэг жижиг сажиг гэлтгүү тэр бүх юмыг ингээд зэгсдгийн зэгслээд явах ёстой шүү гэдэг юм хэлж шүү. За тэгэхээр одоо нөгөө тэнгэр эцэг өөрийн чинь талд байгаа дэрэгт чинь байгаа зүгээр л сайхан алхаж яваад тэр үлээ тэгшилчгээ гэж. Ямар ч байсан нөгөө 9 сарыг бол хийж гүйцэх ёстой юм а хийгээд гүйцээч нэ. Тэгж хэлж шүү. За За тэгээд одоо хүртэл өөрөө өөрийгөө ялан дийлэх гэж хичээж исэн мөртлөө ерөөсөө л нэг тийм айхтар нөгөө юунд хүрсэн хүмүүс байхгүй байгаа юм.
100% өөрийнхөө бодсон санснаар болгоцсон тийм хүмүүс байхгүй байна л гэж. Өөрийгөө ялан дийлнэ гэдэг нь болохоор одоо за би дахиж хизээж гонихгүй тонихгүй, за би хизээж хор зуршил хэрэглэхгүй, за би хизээж ингэж дахиж нөгөө буруу зүрүү хооллохгүй, би турна ингэн тэгнэ гэдэг яг өөрөө өөрийнхөө төлөө за би эрүүл мэндэ үзүүлнэ, за ийм тариа хийх хэрэгтэй доо, за энийг хийлгэндээ гэд ингээд яваад хүмүүс байгаа байхгүй юу. Тэгэхээр тэрийг 100% төгс төгөлдөр хийлгээч гэж. За маш их тэгж хэлж шүү за юу. Тэгээд нөгөө нэг ийм хоёр сонголтын дунд ингэж төөрж бодолж явж байгаад за тэгээд энэ одоо миний явах зам биш юм байна гэд одоо бүх зүйлийг ингээд нэг шинээр ингээд гэрэлтэй хийгээтэй тал руу ингэж харах цаг мөч бол 9 сар тохиолдно гэж шүү за. Тэгэхээр тэр нөгөө нэг элдв бусын өнгөрсөн барьсан тийм юм дээр нэг айхтар гундаж туниад байх ямар ч хэрэггүй шүү гэж. За тэгээд 9 сартаа нөгөө нэг ийм алс замд гарах гэж байгаа хүмүүс, аян замд гарах гэж байгаа ийм хүмүүс байгаа бол аян замын үүлийг тэгшилжээж гараарэ. Одоо сайхан цаагаа өргөөд, будаагаа өргөөд тий идэ будаа юу гэдгийг хорвоод л явах замаа их гэгэн үлзэтэй дэлгэр тэгш ингэж байгаасай гэж бодоод тэгээд нөгөө явах гэж байгаа зүгтээ айгүй сайхан өргөл өргөрөө за. Тэгэхгүй бол одоо ерөнхийдөө нөгөө нэг юм юу байж магадгүй. Баг зэргийн нэг тийм асуудал үүсэж магадгүй. Магадгүй ч гэлтгүй ер нь юм үүсгэр байна. Тийм учраас нөгөө тэр аюу сайхан тэр аян замаамынхаа үлийг тэгшилжээж гараарай за. Тэр нь их хамгийн чухал шүү гэж. За мөнгө санхүүгийн хувьд ямар байх нь вэ гэдгийг нэг харах. За мөнгө санхүүгийн хувьд бол нөгөө гарцж явахгүй, орлогч явахгүй гэж хэлчихэр юм шиг нөгөө юу н орлого зарлахын үйл нь баланс нь тэнцвэрч нэ гэж байна. Гэхдээ нэг тийм айхтар нөгөө мөнгө төгрөгөөр бүр аминд тулаал ингээл асуудал үүсэж байх юм бол байхгүй юм байна л да. Яг вэ тэгэл нэг ингийн маш ингийн доктортой ингээд явна гэж байна. Тэгээд одоо нөгөө хуваарь бизнес эрхэлдэг тиймэрхүү хүмүүс байх юм бол ерөөсөө нөгөө юу нэг айхтар бити гундаараа заа юу. Тэртээ тэргөө нөгөө өөрт чинь орж ирэх хэвээр өгөөж буян ишиг тэртээ тэргөө тасалдахгүй ингээд урсаад явна гэж юм за. Тэгэхээр л нэг юм учиргүй л зүгээр нэг дорл зүгээр ингээд бөөн бөөнөрөө ингээд орж ирээд байх юм шиг тийм их айхтар хүлээлт үүсгэхэд бол хэрэггүй шүү гэж байна. За юу. Тэгээд нөгөө тэртээ тэргөө эн чинь тасрахгүйгээр ингээд урсаад явна. Тэгээд өөрийнхөө тэр нөгөө олж байгаа тэр мөнгө төгрөгөө нэм айгүй сайхан дээдлэрээ элдв бусын төрөвч тэр янз бүрийн юмнууд байдаг бол тэр мөрийг ингээ ариулаад их сайхан юу мөнгө санхүүдэйгээ их зөв сайхан харьцгээд шүү за. Маш их зөв сайхнаар харьцаарай за юу. Тэгээд нөгөө асар их юм ундрах шиг л ингээл урсаад л байгаад байх юм байна. Ямар ч байсан нэг тийш дунд нь тасраад л ингээл хатуурхаад байх юм бол байхгүй гэдэг юм хэлж шүү за юу. Тэгээд нөгөө нэг өөрлөө чинь зөвхөн мөнгө төгрөг гэхээсээ илүү бас бит зүйл заа юу одоо нөгөө эд материал юу гэдгийг тиймэрхүү зүйл бол ингээд тасралтгүй ингээд ирээд байх юм биш үү за орж ирээд байна гэж зөвхөн мөнгө төгрөг гэдэг юмар нь харж болохгүй шүү гэж шүү за. За энэ дээр нэг юм 9 сарда одоо төрөх гэж байгаа ч гэдэг юм уу. Одоо эсвэл ингээд нөгөө маш их юм хүний хүлээлттэй хүмүүс байгаад байна. Тэгээд тэр хүлээсэн хүмүүс чинь ямар ч байсан өөрөө өөртөө чинь ирэх юм биш үү за. Нэгдүгээрт тэгээд аягүй сайхан
одоо нөгөө 9 сарда төрөх гэж байгаа барих гэж байгаа эсвэл жирэмсэлж ирсэн тийм хүн байгаа бол маш их тийм аз жаргалтай гэгээн тавилантай явна гэж байна. За тэгээд нөгөө хамгийн гол нь өргөө гэрийнхаа нөгөө юуг голомтыг нөгөө тэгшхэн дүүрэн аз жаргалтай байх талаас нь хичээл зүтгэлээ гаргаараа гэж шүү. За өөрөө хичээл зүтгэлээ гаргаараа тэгжээж нөгөө энэ нь болохоор өөрөө хичээл зүтгэлээ гаргах гэдэг нь болохоор хэл ам хэрүүл тэмцлийн үйл гарах хичээлээ гэхэд нэг удаадаа ингээд хилээ азаад өнгөрөөчдөг тий. Уралмаар санагдсан, жорилмаар санагдсан, ашигчмаар санагдсан нэг удаадаа чимээгүй өнгөрөөчдөг. Тэгээд хилэн уураа дарсны дараагаар нэг эвтэй зүйтэйгээр ингээ ярилцчихдаг байгаараа гэдэг имийг хилээд шүү. За юу. Одоо нөгөө 9 сар ерөнхийдөө нэг юм ажил карьер ингээ дагнаад явчихгүй амьдрал гэр бүлийн асуудал ажил карьер хоёр чинь ингээд нэг юм тэр хоёрынхаа балансыг тэнцвэржүүлж явах хэрэгтэй сар гэдэг шүү. За ойлголцлын сар болгоорой гэж хэлсэн шүү дээ тий. Зөвхөн өөрөө өөрөөс чинь энэ 9 сар яаж явах гэдэг нь шалтгаална. За тэгэхээр 9 сардаа нөгөө асар том өөрчлөлт гарна. Одоо юу ч хийж болно. За юу. Одоо тэр нөгөө элдв бусын сургууль соёл моёл тэр юм одоо боли мөли соли мөли ч гэдэг юм ажил төрлөө соли одоо энэ ерөөсөө юм болж өгмөггүй байна гэж удаад ингээд ажил төрлөө сольж байгаа барьж байгаа гинтийн байдлаар тийм томоохон тийм шийдвэр юмнууд гинт гараад ирнэ. Гэхдээ энэ дээр ерөөсөө нэг тэгж айхтар юу яагаад санаач хилээд байх юм байхгүй шүү. За тэртээ тэргүй нөгөө бүх юмны шинэ эхлэлийг одоо эхлүүлэх гэж байгаа бол эхлүүлсэн шиг эхлүүлэхэд гин байхгүй гэж байна. За юу. Тэгээд нөгөө нэг ингэж хэлээд байх юм. Өөрийнхөө одоо байгаа байдалтай, зан харилцаандаа, үзэл бодолтой, сэтгэхүйндээ нэлээдгүй өөрчлөлт оруулах шаардлагатай байна гэж шүү. За гэгээ гэрлийг хар дандаа бити хар бараан зүйлийг бод, хар бараан зүйлийг бити сэтг, бити далал. Тэгээд нөгөө асар их тийм сайхан гэгээн гэрэлтэй, өөрөө өөртөө итгэлтэй, тийм сайхан байх ёстой шүү гэдэг юм хэлээд байна. За тэгээд нөгөө элдв бусын айдас хүйцэд баригдсан, эргэцсэн иймэрхүү юм хатуурхал үйл тавилан байгаа бол тэр гандан мандан руу очиод нэг сайхан ном зам уншуулад сүнслэлдээ дуудуулчаараа. За 9 сартаа ягаад ч юм өөрөө нөгөө нэг юм эсвэл энэ нөгөө элдв бусын аимшигын кино юм сонсгол одоо юу гэдэг юм те подкаст энэ төр ингээд сонсоод идэг юм уу? Ерөнхийдөө өөрийн чинь энергийг айгүй их тийм бараан зүйл сороод ах юм. Айдастай холбоотой аимшиг айдастай холбоотой ийм үүх түүх энэ төр бити сонсоорой. Ягаад ч юм өөрийн чинь тавилан ингээд сороод байна гэж. Яг л тийм бодтой зүйл болцсон юм шиг болох гэж байгаа юм шиг ингэж мэдрээд ингээд ойрхон байгаа юм шиг санагдаад ингээд идэг болсон байх шүү гэж анхааруулад шүү. За тэгээд альва зүйлийг зөвхөн нэг өнцгөөс нь бити хараараа гэдэг юм хэлж шүү. За юу маш их юм гэгийн талаас нь хараараа бүх талаас нь харж үзээрэй. Тэгээд нөгөө өөрийн чинь хувьд үнцэнтэй байсан зүйлийг үн цэнгүүдүүлж бити орхиороо. За одоо өөр зүрхнээсээ тухайн үедээ тэр зүйлийг авахдаа өөр зүрхнээсээ хамгийн сайнараа баярлж ийсэн, хамгийн аз жаргалтай байсан байжээч одоо нөгөө амьдралын замнал донд ингээд нэг бие биентэйгээ муудалцчаад одоо бие биенийхээ зураг хөргийг урддаг ч юм уу те зураг хөргийг ураал устгаал эсвэл одоо нөгөө нэг сүүн бөгч мөгж эсвэл нөгөө хайр сэтгэлийн илэрхийлэл болсон хайрын өдрүүд дээр бие биентэй өгсөн тэр нэг сайхан дурсамж ийм бөгж юу зүйлт юу гэдэг юм те тэр бүх юм ингэж үнгүүдүүлж бити орхиороо гэж байна. Хизээч үнснээ алтхааргүй зүйл гэдэг шүү. За тэгэхээр энэ дээр ингэж анхаараарай. За тэгээд нөгөө бити нөгөө маш их тийм идэвхгүй зүтгэлгүй бити хаашаа суугаараа гэж хэлсэн тийм ээ. Одоо 2 өдөртөө 2 үлдөө эрүүл сарвал ингээл нөгөө бүх юм хийх ёстой юм а хийгээл гүцээгээд ингээл явж явах ёстой шүү л гэдэг анхааруулгыг өгөөд шүү. За юм. Тэгээд нөгөө юм амьдралын идэвхгүй байх цаг хугацаа чинь бол
ерөөсөө одоо л биш шүү гэдэг юм. Тэгээд нөгөө бүтэн сайхан амардаг байгаа чи. Одоо нойргуудж ирээд янз бүр болоод ингээд байгаа бол тэр эмч томчийн газар дээр очиод үзүүлж харуулаа чи. Тэгээд өргөөгийнхээ энергийг засаараа заа юу. Тэгээд аюул сайхан агаар юм сэлб. Тэгээд нөгөө ганцсан яасан элдв бусын цэцэг навч байгаа бол хаяхын хаяад дэлгэрүүлээд арчлахын арчлаач гэж юм за. Ягаад ч юм хоруудлын өөрт чинь эдгээр зүйлүүдийг заавал сонсох ёстой шүү, биелүүлэх ёстой шүү гэдэг имийг л дамжуулж байна. Тэгээд нэг юм дөнгөлөгдсөн юм шиг, юм хүлээсэнд орсон юм шиг ерөөсөө ингэж удаан байгаад ээж боломгүй байна гэж шүү за. За тэгээд өөр нөгөө анхааруулга юм байна уу гэдгийг харъя. Ягаад ч юм энэ группийг маш их тийм энергийн уналттай хүмүүс сонсоод байгаа юм. Ядрал олцсон. Тэгэхээр та нарыг маань ингэж тань л та. Ерөнхийдөө энэ нэг сошиал орчноос жоохон хол хөндий байгаад заа юу. Өөрөө өөртөө ингэж айгүй сайхан ярилцгэнэ. Тийм аниргүй бай гэж юм. Нууцлаг аниргүй бай. Тэгээд тэр сошиал орчноос ерөнхийдөө нэг жоохон хол хөндий байгаад нэг юм мэдрэлийн ядаргаа энэ төр байгаа бол тэрийг нэг айгүй сайхан тайлбарлаач гэдэг юм за. Тэгээд нөгөө нэг ингэж юм одоо энэ энерги гэрчмээ сэргээхийн тулд айгүй сайхан тийм сайхан хүмүүстэй уулз арматаг болцоо зохоо тий уулзч учир тэгээд тайртай дотны үнэтэйгээ нэг өдөр ч болтгоо юу ч бодохгүй санахгүйгээр ингээд юу яваач гэдэг 50 байгаач гэдэг. Тэгэл ягаад ч юм яагаад ч юм энэ дээр нэг тийм амьдралд нь айгүй том гинтийн ачаа дараа одоо үеийн үртэй холбоотой асуудал ирсэн юм шиг тийм хүмүүс байгаад байгаа байхгүй. Тэгээд одоо нөгөө нэг тэдгээр зүйлийг одоо нөгөө нэгэнт мэдсэн юм чинь нэгэнд туудаад гарсан юм чинь тэгээд өөрийгөө л нэг тийм энергижүүлэл аягүй сайхан тийм 50 баймаар байна л гэдэг юм хэлээд байх юм. Яагаад ч юм ингээл энерги нь аягүй сулдсан. Тэгэхээр та нар маань өөрөө өөртөө хайртай байгаарай. Өөрөө өөртөө аягүй сайхан хайртай бай. Тэгээд нөгөө та бүхнийг нөгөө альва зүйлийнхаа эзэн нь байгаа ч гэж юм. Одоо нөгөө бусдын одоо нэг үгээр хэлбэлээ шүү дээ. Нөгөө хөдөөний монголчууд одоо нөгөө малчид шүү дээ тий. Нөгөө хонь малаа нэг юм юунаас авраа хамгаалах гад хэрэг амтнаас авраа хамгаалах гад нэг юм анахайн төрөлгчүүл ингээл байж идэг шүү дээ тий. Тэгэхээр нөгөө нэг яг тэрнтэй адилхан тэр юу аливаа зүйлийн манайхаа болж байж болохгүй шүү гэж байна. За юу нэрээ хатуу боловч энэ бол тэгж хэлж шүү за. Хатуурхлын өөдөөс ингэж байж идэг тийм амгүй манайхаа мэдвэтэй байгаа чи. Хувь тавилангийнхаа эзэн байгаа чи. Хувьсах тэр цаг хугацааны явцад хизээч нөгөө нэг өөрийнхөө бидэг алдахгүйгээр тийм гэгээ гэрэлтэй ингээд нэг юм байж ах хэвээр хүмүүс шүү дээ гэдэг ах юм. За тэгээд нөгөө нэг маш их юм
хатуу замналтай үйл тавилан дээр штэ тий. Зүгээр би түр нөгөө ядаж нэг тийм хатцсан ганцсан ургамлаачлалтгоо цэцгэлүүлээч, засаач, дэлгэрүүлээч гэсэн штэ. Яг тэрэн шиг үнэхээр тэр бүх юма хийгээч. Одоо өөрийнхөө өргөө гэрт байгаа тэр элдв бусын одоо хэрэглэхгүй байгаа тэр нөгөө энерги дарж байгаа, энерги унгааж байгаа тэр болсон болоогүй тийм идэл хэрэглэл хог навш өмсөхгүй зүүхгүй байгаа энерги нь унтсан эсвэл одоо өрөөл бусдын үйл тавилан аваад хүний энерги шингэсэн барьсан хувцс хунаар одоо юу гэдгийг тэр бүх юм одоо ингээд устгахын устгаад шатайхан шатайгаад хаяхын хаяад ингээд нэг айгуу гой цэнцгэр амир ах юм. Тэгээд нөгөө нэг бурхан хорвоо ертөнцийн өдөөс хизээч битээ тэрсээрээ. За юу. Ягаад ч юм хорвоо ертөнцийн өдөөс нэг юм олон юм яриад байгаа хүмүүс бас сонсоод байгаа хгүй. Олон юм яриад гэдэг нь болохоор одоо зүгээр ягаад заавал би ийм тавилан туулж байгаа юм бэ? Ягаад заавал миний ажил карьер, миний амьдрал, миний удам усаа ягаад заавал ийм байгаа юм бол гэд ингээд асуулт асуугаад байгаа мэддэхгүй, гоморхоод байгаа мэддэхгүй, гундаад байгаа мэддэхгүй. Ингээл нэг тийм сонин босон болоогүй юм ингээл юу яагаад байгаа. Өөрийнхөө ийм энергийн дунд өрнүүлээд байгаад байна. Тэгэхээр эн чинь ингээ буруу гинэ. Энийг одоо болио гэж шүү заа. Тэгээд нөгөө минь аав чинь бас өвөө чинь эсвэл нутаг нугын настай намтай хүн, удам угсааны настай намтай хүн заяа. Тэр хүнээсээ тэр хүнтэйгээ ингээд нэг өдөр ингээд ярилцгийж юм. За. Тэгээд нөгөө алтан сургаал хэлдэггүй маа гэхэд нэг тийм нөмөр нөөлөг түшгийг мэдрээч гэж юм. За юу. Энэ бол яа харахгүй гэж хэлж шүү за. Тэгээ магадгүй энэ ийм санийн хэлээд байгаа ийм хүмүүс нь одоо тэнгэр болцсон хүмүүс байдаг болвол маш сайхан зүрх сэтгэлийнхаа гүнд чин сэтгэлээ гаргаад ярилцаарэ. Тэгээд нөгөө өөрөө өөр дээр чинь болвол гэгээ гэрлийг нэмжих хэмжээний, нэмж чадхаар хэмжээний тийм биттай хүн болвол бай шүү гэж юм. За тэгээд 9 сард нөгөө юу ногоон өнгөтэй дээгүр өмсдөг ногоон өнгөтэй цамц юм уу те. Тэгээд тэр юм бол өөрөө өөрт чинь бол таацнаа. За маш их таацсан за юу юм. За тэгээд нөгөө хамгийн гол нь юу ч юм бол одоо нөгөө салцсан ийм одоо гутал мутал ингээд нэг ийм салцдаг штэ тэгээ яг тийм гутал мутал чинь ингээд салцсан ингээд юу явцсан байгаа бол за юу юу гэж хэлдэг лээ. Нөгөө дахиад нөгөө нэг ийм засагдах боломжгүй болцсон юм уу нэг тиймэрхүү гутал муталтай байгаа бол тэрийгэ зүгээр одоо орхиоч гэж юм. За юу тэр гутал хувцсыг бол тэгж нөгөө байлгаад байх шаардлага алгаа дахиад шинийг авчгаа гэж. За нэг хаяхуу яах уу гэл ингээд барьж үзэл ингээд зогсоод байх юм бол байхгүй шүү. Тэгээд тэр элдв бусын тэр муу мухай нь бити ингэж сонсоорой. За юу тэр нөгөө хатуурхалтай тэр аим шиг юу элдв бусын төлөөсийг дэрэгдээ байгаа юм шиг ингэж сэтгэхэд ишүү гэж юм. Тэгээд нөгөө үйл дом хийж байгаа хүмүүс байгаад байгаа байхгүй бас. Ингүүл сайн, тэгүүл сайн, ингэчүүл ингэчнэгээл ингээл нэг өөрөө ингээл нөгөө юм хийгээд байгаа хүмүүс байгаад байна. Тэгээд тэр хүмүүсийг маань болохоор юу гэж хэлж яах вэ гэхээр юу яагаад ч гинэ. Яг чин зүрх сэтгэлээ зориулаад хийгээч гэж юм. За юу ингэчүүл болчихно гэсэн ингэчүүл тэгчдэг гэсэн ингээд нэг тийм хоёрын оронд нөгөө хоосон хүндий байдлаар бити хийгээч гэж байна. Зүрх сэтгэлээ гаргаад зориулж хий. Цаг нараа зориулж хий, зарцуулж хий те. Хин нэгнээс санаачлахгүй хий. За юу тэгжээж үйл болдгийн. Тэгжээж тавилан тэгшэрдгийн. За түүнээс ш одоо ингээд нэг тийм хоёрын оронд юм хийгээд байх ямар ч боломж хэрэггүй шүү гэж шүү. За юу тэгээд нь штэ тий 9 сарын би нэг сүүл рүүгээ нэг юм тэгшэрч ирнэ гэсэн штэ тий. Тэгэхээр нөгөө 9 сард ингээд та асар их юм гундуу сэтгэлийн юм юу хэцүү байгаа ч гэсэн таныг вэ штэ тий.
хөтөлбөр мөртөө чинь ингэж үлдээнэ гэж юм. За юу. Тэгэхээр одоо хөтөлбөр мөртөө ингээд явчих учраас та нэг айхтар тэгэж чилээд авах шаардлага байхгүй шүү гэж юм. Энийг айгүй сайхан бодлцоорой. Яхахгүй тэгж хэлж шүү. За. Тэгээд ямар ч хэлсэн нөгөө нэг та оргилн байх болно. 9 сартаа нөгөө та яаж явах уу, яах уу, ийх үү гэдэг тэр юмны чинь оргилн байна. Танаас бүх зүйл шалтгаална. Гэтэ одоо яг нөгөө сэтгэл зүйн хувьд ингээд гундцсан ядарсан ийм юм хүмүүс бас байгаад байгаа байхгүй юу. Гэхдээ та бол хизээч тэгж нэг айхтар гундаа туниад ингээд байж байхгүй ямар ч хэлсэн өөрийн чинь одоо энгийн жишээгээр хэлэхэд өөрийн чинь онж явж байгаа морь эцлээ ихэд одоо хөтөлбөр мөрөндөө суугаад цаашаа урагшилжих хэмжээний бид чадал байна гэж байна. За юу. Тэгээд тэр нөгөө маш их сайхан дуу хуурыг дуулахыг хүсэж байгаа тий сонсож байгаа тийм хүмүүс байх юм бол гэгээ гэрэлтэй гэгээн баясгалаа дуу хуурыг сонсооч гэдэг юм хэлж байна. За юу. Тэр элдв бусын нөгөө нэг гониг харавсалт хийсэн барьсан тиймэрхүү дуу хуур бол өөрөө өөрт чинь ер зохимгүй байна гэж хэлээд шүү. За юу. Тэр бол ер зохимгүй байна. Тэгээд бити тэр нөгөө одоо 9 сарда за юу хизээж тэр нөгөө нэг өөрөө өөрийнхөө хувийн амьдрал за юу. Өөрөө өөрийнхөө хувийн амьдралыг өрөөл бусад хүмүүст бити тайлагнаараа за. Өрөөл бусад хүмүүс гэдэг нь одоо ажил хамт олонны хүрээлэл те одоо хуурай ах нар эгчнэр одоо юу гэдгийг бичнээ дотны гэж бодсон ч байсан гэсэн 9 сарда болвол тэр тавилангаа ерөөсөө нэг тийм айхтар юу яаж болохгүй шүү гэдэг юм. Хилцүүлж болохгүй шүү гэдэг шүү. За юу. Бүр нэг тийм урд зүрхний тэр нөгөө нэг одоо юу гэдгийг хүрээлэл юм уу тэр хүмүүстэйгээ болвол хөөрж ярьж болно. Түүнээс шингийн харилцаатай тэгээл нэг юм сайн юм уу юу гэдэг амьдралаа ингээд хоорондоо хүүрнждэг тийм хүмүүстэй бол илтгэлж ерөөсөө ярьж болохгүй шүү гэж байна. Тэгэхээр тэр бараан энергитэй үйлийг ингэж сонссон хүмүүс бол цаашаа хизээч гэгээн болгож ярихгүй юм байна. Тийм учраас нөгөө ямар хүмүүст ингэж өөрөө өөрийгөө юм ингэж ярих вэ гэдэг аягүй сайн сан гэж бодгож байна. За юу. Тэгэхээр энэ нь болохоор нөгөө ажил хамт олонны хүрээлэл заа юу. Тэгээд юуны хүрээлэл. Бүр нэг тийм дотны найзууд биш мөртлөө яг хөө ингээл харилцаатай нэг өдөр тутамдаа ч гэдэг юм ингээл харилцаад явж байгаа хүмүүс яваад байдаг шүү дээ. Тэр хүмүүстэй ч хүртэл юу яаж болохгүй шүү. Хэлж болохгүй шүү гэж байна. За юу. За тэгээд энэ хүртэл сонссонд баярлалаа. Бүгдээрээ дараагийн бичлэгээр уулзъя. За ингээд толгой бүрийн уншлагыг эхлэе. За тэгээд 9 сар бол та нарын маань хувьд бол 9 сарын 1-2 дугаар 7 хоногоос эхлээд бүх юм чинь ингээд аягүй сайхан ивэн гэж шүү. За одоо өөрөө чинь хийх гэж байгаа, бүтээх гэж байгаа, бодож байгаа, санаж байгаа бүх ажил төрөл үйлс одоо юу гэдгийг те хичээн зүтгэж байгаа бүх юм чинь ингээд 2 дугаар 7 хоногоос ивэж эхэлнэ гэж байна. Магадгүй энэ дэр нөгөө нэг ажил үйл сайж байгаа барьж байгаа. Тэгэл нэг ямар нэгэн ажлыг бүтээчигээд ингээд донголзоод тэр юу хариу юм хүлээж байгаа хүмүүсээ гол 20 дугаар 7 хоногоос угаасаа эн чинь жигдрээд ирнэ гэж байна. Ингээ аягүй сайхан юм гэгээ мэдээ сонсогдно гэж шүү. За юу. За тэгээд нөгөө ингэнэ 9 сард өөр төр чинь нэг юм 2 сонголт хийх шаардлага гарна. Тэгээд тэр сонголтыг ингээд яаж хийх вэ гэдэг аягүй сайн бодороо гинэ. Аль нь илүү дээр вэ? Аль нь илүү өгөөжтэй вэ гэдэг юм бодож жагаад сонголтоо зөв хийгээрэй гэдэг анхааруулгыг өгч шүү. За тэгээд 9 дугаар сарда өөрөө өөрийг чинь ингээд нэг юм бусдад нэг юм жоохон тусдаа дэмтэй байчаач гэж байна. За юу. Бусдад ингээд нэг юм аятайхан тусдаа дэмтэй байгаараа. Тэгээд өөрөөс чинь одоо ингээд бусдад тусдаа дэмтэй байлээ гэд өөрөөс чинь нэг хахтар унаад ах юм байхгүй гинэ. Унаад ах юм байхгүй учраас тэгээд ядаж нөгөө нэг юм сэтгэлийн өвлөгтөө байх сар шүү гэж хэлээд шүү. За юу. Тэгэхээр энэ дээр ингээд онцгой анхаараарай. За тэгээд нөгөө нэг элдв бусын эрдэм мэдлэг асууж байгаа барьж байгаа эсвэл одоо нөгөө маш их юм туршлагатай эмч багш хуульч юу гэдгийг тийм ээ эдийн засагчаас одоо нөгөө бусад тэр одоо нөгөө анхлан суралцж байгаа анхлан орж ирсэн тэр ажилчид юу гэдгийг тийм ээ тэр хүмүүс ингээд туслан дэмжлэг хүсэх бах яхахгүй за юу хүснэ тэгж яхад нөгөө маш их сайхан дүрэн сэтгэлээр туслаараа за юу маш их юм дүрэн сэтгэлээр туслаараа тэгээд одоо яг хуу энэ нөгөө 8 сарын
8 сар одоо ингээд дуусчих. Тэгэхээр 8 сарда нэг юм жоохон юм ядрал авцсан, би сэтгэлийн хувьд ингээд хямарсан, гундцсан, тунцсан, баг зэргийн юм санхүүгийн алдагдал хүлээсэн ийм хүмүүс сонсож байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ нөхцөл байдал чинь бол нөгөө 9 дугаар сарынхаа 2 дугаар 7 хоногоос юу яана арилаад тэгшрээд ирнэ гэдэг ийм юмыг хэлж шүү. За юу. За тэгээд нөгөө нэг юу энэ дээр ингэх юм биш үү? За та бүхэн маань одоо ингээд ямар ч ажил төрөл хийдэг байсан хүн бай хамаагүй за юу одоо сурдагч бай, сурдгууч бай, ажил хийдэгч бай тийм ээ. Тэр хүмүүсийг та нар дээр нэг л зүйлийг анхааруулж байгаа нь маш их тийм чин сэтгэлээсээ ажиллаараа. Чин сэтгэлээсээ суралцаараа. За юу итгэл сэтгэл зүтгэлээ зөв гаргаараа. Тэгжээч чи хүндлэл дунд оршно гэж 9 сарда. Тэгэхгүй нөгөө нэг юм хоёрын хооронд юм хийгээл одоо нэг юм за нэг тайлан мэдээ бичлээ гэж бодъё заяа. Тэгээд тэрийг ингээл амар дутуу дундуур хийчихэл тэгээл нөгөө нэг за одоо ингээ болцсон ингэсэн тэгсэн гэл ингээл ялгархаал ингээд байх ямар ч шаардлагагүй гэж. 9 дугаар сард бол ингээд өөр дээр чинь ингээд бид хүч чадал нь байгаа гинэ. Хязгааргүй нөөц боломж нь байна. Таны сэтгэл дутна гэдэг заа юу. Тэгэхээр альва зүйл төр маш их сэтгэл юу зүтгэлээ гаргаараа. За тэгээд одоо хаяа одоо нөгөө элдв бусын хүрээлэл донд чинь одоо өөрийг чинь ингээд эргүү балаанууд итгэхгүй дандаа нэг юм хийжээдэг, ингэжээдэг, тэгжээдэг гэл дорд үзэж байгаа, барьж байгаа, элдвүүлж байгаа хүмүүс ингэж мерсэр яриа гарна. Мерсэр одоо нөгөө дээшээ доошоо юу руу очино. Уг яриа ингээ очин заяа. Тэрэн дээр юу ч болоогүй юм шиг. Жинхэнэ нөгөө тэнгэр шиг бай гэдэг шиг те. Тэнгэр шиг байгаараа заяа. Тэгээ тэр цагт та хожино. Асар сайхан хожино заяа. Маш юм гигэн хожлыг авнаа гэж байна. Үгийн бөөсийг түгээд араас нь гүгээд байх юм бол өөрөө хинч болно гэж анхааруулж шүү. Заяа 9 дугаар сар дээр. Тэгэхээр энэ дээр ингээд нэг юм онцгой анхаараараа. Тэгээд таныг хэр их зүтгэл гаргана тэр хэмжээгээрээ таны нөгөө мөнгө төгрөг чинь эд баялаг чинь нэмэгдэн заяа. Маш их юм зүтгэл гаргасны чинь тоогоор тэр чинь нэмэгдэх болно. Гэтэ нөгөө энэ дээр ерөөсөө бити тэгж нөгөө юу яагаад байгаарэ. Цааргалаад байгаарэ. Цааргалахгүйгээр асар их сайхан хөдөлмөрлөөрөө. За тэгээд яг нөгөө хүн бас ажиллах хэрэгтэй, амрах хэрэгтэй те. Тэгэхээр тэр ажил амралтынхаа амийг ингээд тэнцвэржүүлээрээ тэгтээ зогсолтгүй урагшлаараа. Тэгээд маш сайхан юм хамтрал гарч ирэн заа юу. Одоо ажил карьераа сольж байгаа, урьж байгаа хүмүүс яагаад гэх юм бол гундаад ах юм байхгүй. Өөр газар ороход хүртэл тэр чинь маш их юм гигэн мөртөө газар орно гэж юм. За маш их сайхан хамтралыг хүлээж авна. Тэгээд алсыг хараараа. Тэгтээ гуниг ганцаардал амьдралын нэг тийм хатуурхал үлээ ерөөсөө бусдад бити яриарэ. За юу. Одоо ядарж байгаа, зүдэрж байгаа, хүлээсэнд орцсон маш их юм сэтгэл зүйн шархтайгаа ноцолдож байгаа хүмүүс сонсоод байгаа байхгүй. Маш их ядралыг авцсан. Гэхдээ энийг та даван туулсан байх болно 9 сарда. За таныг ингээд нэг юм хүлээснээс чинь гаргаад нэг юм суудал синтед чинь нэг юм маш сайхнаар нь залаад өгчих хэмжээний хүн байх байхаа. Ямар ч гэсэн та 9 сарда маш их тийм ганцрал үйл тавилангаа артаа орхино гэж байна. Тэгээд нэг юм сэтгэлийн амар амгалан гэдлээд нэг ингээд алсыг хараад бүх юм чинь болцсон сууж явах цаг хугацаа болоод 9 сарда ирэх юм бэ. За юу. Тэгэхээр 9 сарда ерөөсөө гундах юм алга. Гэхдээ яг сэтгэл зүйн гансрал, шаналл, зовлон мэдэлцэн л тийм л байгаад байна л та. За тэгээд нөгөө юу амьдралтай гэрэл асаа гэж байна. 9 сарда за юу. Тэгээд нөгөө маш их юм хамтралтай бай, хажуудаа түшигтэй бай гэдэг ах юм. Тэгэхгүй бол нөгөө ор ганцаараа ингээл зүтгэлээ ихэд бас хэцүү шттэ тий. Ажил дээр ч тэр, амьдрал дээр ч тэр хань түшигтэй бай гинэ. За тэгээд энэ дээр нөгөө нэг юу байж гарч иж магадгүй.
хууль шүүхийн юутай холбоотойгоор нэг юм асуудал одоо юмд ордог ч юм уу. Нөгөө шүүх хурал муралд ороод тэгээд таны талд шийдвэрлэгдэн заа юу амжилттай болно. Энэ бол нэрээ шүү. Санаа чиглэх юм байхгүй гэж энэ тал дээр. Тэгээд нөгөө өөрийнхөө амьдрал дээр, замнал дээр шийдэнг насаагаараа, гэрлийн насаагаараа. Тэгээд өөр дээр чинь өөрчлөлт хэрэгтэй байна гэж байна. 9 сард энэ өөрчлөлтийг заавал эхлүүлээрэй заа юм. Нөгөө юу өөрчлөлтийг одоо юу гэж хэлэх вэ? За энгийн жишээгээр тайлбарлаж идэв. Одоо нөгөө өнгө үзмжээ өөрчлөе те гэж бодож байгаа бол зан характераа өөрчлөе гэж бодож байгаа бол за нэг бясалгалд явчих даа гэж бодож байгаа бол за би одоо бие хаагаа хөгжүүлье одоо фитнес юмд явъя гэж байгаа бол тэрэндээ яв тэгээд сэтгэл зүйн гутралаад аван дил туулъя гэж байгаа бол тэр сэтгэл зүйч дээр нь оч ерөөсөө 9 сард юу ихлүүлмээр байгаа яг яамаар байгаа юм те тэр болгоныг ингэж эхлүүлээч гэж шүү. За юу 9 сард эхлүүл. Тэгээд тэр ажил карьер мараар тэр юу муу ч мөнгө санхүү манхүү бүх юм чинь бол химийн замналаараа үргэлжилчихсэн. За зөвхөн нөгөө таны хувьд болохоор сэтгэл зүйн гэмтэлтэй байгаад байна. За юу тэгээд 9 сардаа нэг юм мөнтэй нүртэл баг. За юу. За ямар ч байсан за юу. Бүх юм хэцүү санагдаад асар юм өндөр оргил юм шиг таны хувьд бодогдож байгаа байх. Ер нь энэ амьдрал, хувь тавилан тэ хүмүүний энэ оршихуйн тавилан ер нь жоохон хатвархалтай байт юм да. Сансан утснаар чи болохгүй юм да гэд ингээд дотоод дундуур бодож явж байгаа болвол хизээч нөө заа юм. Бүх юмний чинь одоо тэнгэр эцэг харж байгаа. Хувь тавилан харж байгаа заа юм. Үнэхээр гайхалтай сайхан болно. Бүтэн заа юу. Маш их тийм гайхалтай сайхан болно. Гэтэ нөгөө өөрөө өөрийнхөө нөгөө алхаж яваад зам өрийгөө штэ тий. Бүтэн болгооч гэж магадгүй хин нэг нь өөрт чинь зөвлөсөн байж магадгүй шүү заа юу. Тэгэхээр тэр зам өрөө ингээд бүтэн болгооч. Яа харахгүй ингээд нөгөө хүний алхах мөр ингээд айгүй юм тасралтгүй урт удаанаараа үргэлжлэх хэрэгтэй байхгүй юу? Тийм ээ. Тэгэхээр энэ дээр нэг юм жоохон юу яваад байх юм. Баг зэргийн юм тасралтай ийм замнал явж гин. Тэгэхээр трийг ингээд нөгөө бүтэн болгооч гэж. Тэгээд хорвоо дэлхий таныг харж байгаа, инэрж байгаа. Та ястаа ямар ч юмн дээр ингээд гараа зогсох тийм хүч чадал зориг бол танд байна. Хувь тавилан таны талд ингэж гэрэлтэж байгаа шүү. За юу. Тэгэхээр энэ дээрээ нөгөө маш их тэгж юу яах хэрэггүй. Гондох тоних хэрэггүй. Тэгээд 9 сард та өөрчлөлтийг заавал эхэл. Тэгээд эхлүүлээ гэхэд тасралтгүй явуулах нь бас чухал шүү. За юу. Тэгээд нөгөө одоо нөгөө юу яатсан л байна л та. Нөгөө нэг хайртай дотны үнтэйгээ эс ойлголцоод нуруугаа харуулсан хүмүүс сонсоод байгаа байхгүй юу? 9 сард. Тэгээд нөгөө нэг юу яах хэрэгтэй л гэж. Таир ингээд хоёр салангад байгаад ерөөсөө нөгөө бүрэн дүүрэн бус байгаад байна. Тэгэхээр нөгөө маш их алсыг хараад тэгээд ямар үйл хөдлөл хийх вэ гэдгийг шийдвэрээ гаргаараа гэж байна. 9 сар өөрөө өөр дээр чинь асар том шийдвэр гаргах тийм цаг хугацаа чинь юм биш үү за. Орой нэгээрээ зүрхээс сэмлүүлчихэд яваад байх юм уу? Тэгээд дэрэгтэй хантай төшгтэй ингээд явах юм уу гэдэг сонгох гинэ. Гэрэлтэй сүдэртэй хорвоо те. Тэгэхээр нөгөө зөвхөн өөрийнхөө сүдэртэй алхаад явах уу эсвэл дэрэгтэй хань төшгтэйгээ ойлголцоод ингээд цаашаа явах уу гэдэг юм айгүй сайн бодороо заа юу. Энэ бол нөгөө зөвхөн тэр хүн орондын харилцаан дээр ирж байгаа шүү. Түүнээс ч ажил карьер мөрөөр тэр юмтай юусоо огт холбоогүй шүү. За юу нийгмийн харилцаатай ч холбоотой биш шүү. За тэгээд ингэж байна. Одоо та яг 9 сард зөв годролоо олж эхэлнэ. Нөгөө төрдөг байшинд орчоод нөгөө хаашаа
гарахаа мэдхгүй бүгдэнд нь ингээд нэг хамт тулчаад исэн ийм амьдралыг тулсан хүмүүс байгаад байгаа байхгүй. Тэгээд тэр амьдрал дундаа гацаад нөгөө асар их тийм цаг хугацаагаа алдсан хүмүүс гэж би хэлээ шүү заяа. Үнэхээр тэр хайрын цаг хугацаа гэд хэлчмээр юм шиг санагджээ. За тэгээд энэ цаг хугацаагаа алдсан ийм хүмүүс байгаад байна. Гэхдээ одоо та тэр төрдөг байшингаасаа гарч ийн. Гарах ч болно 9 сард заяа. Заавал гарна. За тэгээд энэ цаг хугацааг өнгөрснийг өнгөрсөнд нь үлдээчээрээ. Гомдол, харуулсал, гонёг готрал те хувь тавилангийн хатуурхал тэр бүгдийг ингээд өнгөрсөнд нь үлдээчихэд цоо шинээр бүгдийг ихэл ингээд их ариун мөртөө алах. Би бол тэгж хэлэх юм биш үү заа юу. Маш их юм гэгээгэрэлтэй урт удаан замнал байгаа шүү. За тэгтээ нөгөө тэнгэр болсон хүний араас ерөөсөө бити юу ягаарэ. Бодлогошрол болон араас нь бити гансралтайгаар юу үгийлэн зогсоороо заа юу. Одоо эн чинь нөгөө хорвоогийн жам ёслоо тэгээд нөгөө ирж уцхын үйл гэдэг чинь хорвоогийн жам ёс шүү дээ. Ирхэн иржил ирэн төрн дээ. Насан эцэс болоод хөгшрөөл одоо ингээл яах чарах бол хорвоогийн үнэнд гүцэхтэл ингээл буцаж байгаа л үйл тавилан байгаад байгаа. Гэхдээ нөгөө нэг яах вэ нөгөө хайртай дотны хүмүүсээ нөгөө нэг цаг бусаар эгээн бус тавилангаар алдсан хүмүүс ингээд өөрөө их гансрал идлээд яваад идэг. Тийм учраас нөгөө одоо энэ дээр нөгөө нэг яагаад ч юм ингээд хайртай дотны хүмүүсээс чинь бас ийм юм оруулж ирж байгаа байхгүй юу. Одоо нөгөө энийг ингээд хилээд өгөөч гэсэн юм. Тэгэхээр энэ дээр ингэж юм. За яг нөгөө суваагаараа өнгөрсөн гэдэг шиг тий гинтийн байдлаар тэгээд гинтийн байдлаар ийм залуу занд нь байж байгаад ингээд тэнгэр болсон хүмүүс юу тийм юутай хүмүүс сонсоод байгаа байхгүй юу. Тэгэхээр тэр хүмүүс бол одоо ингээд энэ тавилан заяаг болвол юу яахгүй урагшлуулж шаажлуулж болтгоо ийм утга учиртай зүйлээ. Тийм учраас одоо нөгөө ерөөсөө гандахгүй гундахгүй дэлгэрж явах ёстой шүү гэж шилж гин. Тэгэж дамжуулж гин. За юу. Тэгээд нөгөө нэг байгаль дэлхий газар лус тэ ой мод тэднэрт их хүндэтгэлтэй байж нөгөө үйл тавиланг наргатаараа гэж байна. Одоо байгаль их чинь ингээд амтай шүү гэдэг юмыг л хэлээд байна. Тэгэхээр энэ одоо нөгөө байгаль дэлхийн хатуурхал үүлэнд өртсөн юм уу? Лусын догшрол үйл болсон юм уу? Одоо тэр нөгөө юу юм байсан гэж магадгүй юм байна та. Одоо нөгөө ангөрөө хийсэн барьсан лусын хоролтой удам угсааны хүн нь ингээд өнгөрсөн байж өндөр магадaltaй. Тэгэхээр энэ дээр ингээд нөгөө ягаад ч юм та нарыг байгаль дэлхийгээ аргадаараа гэж байна. Байгаль дэлхий ингээд доороо мэлмитээ юм бэлээ. Ингээ хараа байж идэх юм бэлээ. Тийм нөгөө шүүлтэнд орсон юм шиг л одоо яг үзээ тулцсан болохоор ч тэгж байгаа юм. Ямар ч үсэн ийм анхааруулгыг өгч шүү за. Маш их тийм анхааруулгыг өгч байна. Тэгээд нөгөө та бүхэнд маань ингэж шүү. Орой үдшийн цагаар харуй бүрий болсон хойно те. Хавраг нэвтлэн тийм жиндүүхэн өдөр юу яаж болохгүй шүү. Хил ам хэрүүл тэмцэл гонёг готрлын үлийг эдэлж болохгүй шүү. Дулаан бүлийн одоо нөгөө халуун голомтонтой байх ёстой шүү гэдэг анхааруулгыг өгч байна. Ерөнхийдөө энэ харуй бүрий өдөш орон цагаар их юм сэвцэн гэмтсэн удам угсаатай хүмүүс энэ юуг сонсож явахыг бол үгүйсэхгүй юм биш үү заа юу. Тэгэхээр тэр юм дээр нь тэгж их анхааруулгыг өгөөд энэ одоо тэнгэр болсон хүн нь тэгж дамжуулж хэллээд өгөөч гэж ингэж орж ирж байгаа учраас тэр энэ үгийг ингээд дамжуулчих за. Тэгээд юу стон хэрэл тэр нөгөө юуг л сайхан инрээрээ л гэдэг. Байгаль дэлхийтэйгээ зөв харьцсан шүү гэдэг юмыг л өстой үлийн лөрхөө дахин ингэж харуулж байна. Дахин хэлж байна. За тэгээд тэр нөгөө алт ус хоёр те нэг дусал ус те тэр их одоо юугаар дүүрэн жинлүүрээр дүүрэн алтнаас илүү үнэтэй шүү гэж харуулж байна. За юу. настай 35 настай 24
эдгээр хүмүүсийг нөгөө нэг яагаад ч юм юу яахгүй юм гэдэг юм. Амьдралынхаа нөгөө утга учирыг олж балансыг тэнцвэржүүлж явах хэрэгтэй шүү гэдэг юм. Ойр нэгээрээ явчдаг тавилан биш ээ. Голомтой тэгшхэн дүүрэн байгаад ингээд хамт ингэж дэлгэр заяатаа болно шүү. Тэгээд нөгөө төөрсөн хүн нөгөө алтан гацсуудыг хараад нэг юм замналаа олдог штэ тий. Зам мөрөө. Яг тэрэн шиг тэгээд нөгөө нэг зам мөрөө олж ингэж юу яах ёстой шүү. Гэрэлтэх ёстой шүү гэж. Тэгээд тийм босон болоогүй гонийн гансрал тэр эдэн бусын хатуурхал үлээ мартах ёстой юм байна. Тэгээд нөгөө нэг хаяач гисэн ингээд ядарж байгаа бол хаяач гисэн гундмаар байгаа бол тий хаяач гисэн сэтгэл зүрхээ нэмэр байгаа бол тэрийг нөгөө итгэл даах хамгийн тийм сайн хүнд ингээд юу яхаарай нээж ярилцаарай. За юу хитрхээ их маск зүүж амьдэрсээр байгаа тийм ядрал болоод байна гэдэг юм. Маш их ядрал болж байна. Одоо нөгөө маск зүүх буюу 2-4-тэй амьдраад байна гэж байна. Тэгээд хорвоо дэлхий бол өөрөө өөрийн чинь бүх зүйлийг мэдж байгаа, таньж байгаа аюу хажуудаа дэрэгдээ ингээд хайрлаж байгаа, инэрж байгаа гинэ. За юу тэгээд нөгөө өөрөө өөрсдийнхөө тэр удам угсааны шүтэж шүншлэх ёстой бурхан шүтэний үлийг зөв зөвлөн авч яваач гэж байна. Тэгээд энэ нөгөө нэг маш их юм сэтгэл зүйн үед мөстцсөн үл тоогдсон тийм хүмүүс сонсоод ингэж бундаад байгаа байхгүй юу. Тэгэхээр тэр өөрөө өөрийгөө хайрлаж инэрч тэр маш их тийм сайхан замналаа олох ёстой шүү гэдэг. За тэгээд нөгөө өмнө нь нөгөө нэг яг ямар байсан яг тэр шигээ дэлгэрээч цэцгэлээч гэж байна. Гундах туних болоогүй шүү гэж хэлээд дээ шүү. За юу. Ягаад ч юм ингээд нөгөө хүзэл татах болгонд зөвхөн 9 сарын ийм нөгөө нэг 31 хацаатай ямар ах нэ тэр 9 сардаа л ямар ах нэ гэж харчээ гэх тэгэхээр ягаад ч юм энэ группийг сонсож байгаа хүмүүсийн нөгөө өвөг дээдсийн захаас одоо тэнгэр болсон хайртай дотных нь хүний захаас ингээд элдв бусын юмнууд ингэж юу яаж орж ирээд байна. Нэмэлтээр ингэж орж ирээд байна. Тэгээ шаардлагатай бол та нар маань энэ дээр ингэж юу яачихгүй дөө. Ховын уншлагаараа ингээд нөгөө юмнуудаа ингээд тодруулга аваад асуучч болно за. Гэхдээ нөгөө ховын уншлага авъя гэдээ орж иж байгаа хүмүүс маань 1-3 хоног ингэж хүлээгддэг шүү. За юу хурдандаа 1 хоногийн дотор үзэн удаандаа 3-7 хоног болчдөг шүү. Тэгэхээр та нар маань ууралж чадгалгүй ингээд үзүүлж дийлнэ гэх юм бол нь ховын уншлагаараа ингээд хувь тавилангаас сурж болно. За тэгэхээр зөвхөн одоо энэ группийн энэ дээр нэмэлт өгөхөөсөө илүү тухайн хүний нөгөө хувь тавилан бүх юм ингээд зэрэг ингээд өнгөрсөн одоо ирээдүйд бүх юм тавьдаг учраас та нар маань энэ дээр ингээд хувийн уншлагаа ингээд авчиж болно. За тэгэхгүй бол одоо зөвхөн нөгөө 9 сарын их гэж яхад чинь бүр айгүй их тийм хувь тавилантай холбоотойгоор асар их тийм юунууд орж ирээд байна. Мэдээлэл мессежүүд ингээд бүр зайлшгүй хэлүүлэх гээд байгаа байхгүй юу? Тийм тэгэхээр энийг биз дээ үнэхээр сонсох хэрэгтэй хүмүүс нь сонсож байгаа тийм уншлага болж байна гэж би бол хэлэхээрээ шүү. За тэгээд энэ дээр нөгөө нэг удам угсааныхаа нөгөө нэг жоохон сэтгэл санаа нь гундуу дотоод дундуур байгаад байгаа нэг ам амьдрал нь гэрэлтэж тэгшэрж өгөхгүй. Гэхдээ хүний төлөө дандаа л нэг юм сэтгэлээд ивсэж яадаг нэг юм хүн байгаа шүү. За өөрийн чинь ард байж идэг. Тэгэхээр тэр хүнийхээ нөгөө үйл тавиланд нь анхаарал тавиарай. Инрээрээ гэсэн үг шүү. Заяа анхаараарай. Тэгэхгүй бол боломжгүй байгаад байна. Тэгээд энэ нөгөө нэг өөрөө өөр дээр чинь ингээд асар их тийм юу дайралтууд бас ирээд шүү. За одоо буруутгалууд ирээд байна. Зүүн урд зүгээс ирж гинүүдээ л гэж би хэлчих гээд шүү. За юу. Зүүн урд зүгээс ирж байгаа тэр нэг хатуурхалтай үйл тавилан байгаад байна. Өөрөө өөрийгөө хамгаал гэж шүү. За юу. Тэг чимээгүйс өнгөрөх хэрэггүй шүү гэж байна. За тэгэхээр энэ дээр ингээд нөгөө нэг маш их бодолцох хэрэгтэй юм шүү. За юу. Тэгээд нөгөө өмнө ямар байсан яг сайхан тийм дэлхийд тэгш цэцгэлээч гэж байна. Тэгээд нөгөө ам амьдралынхаа үйл тавиланг зөвхөн 9 сараар тогтохгүй. За юу 9 сараар тогтохгүй бүгдийн зөв годролт нь оруул гинэ. Ер нь ам амьдрал ямар байх ёстой юм, хүн ямар байх ёстой юм, хүмүүн тавилан ямар байх ёстой юм, тэр годролт нь оруулаач гэж байна. Тэгээд тэр удам угсааны тэр
бурхан шүтэнтэй холбогдож гарсан юм бол энгийн бус тохиол шүү гэж юм. Тэрийг ингээд нөгөө асар сайхан дээдлэхийн цагт одоо нөгөө хаанаас ч их хатуурхад ирсэн хамгаалжил байдаг шүү гэж сануулад байна шүү. За тэгэхээр тэр их сайхан бурхан шүтэний үлээ дээдлэрээ. За юу. Эсвэл нөгөө нэг дэрэгдэн байж чадахгүй мөртлөө авч явж байгаа гэж нэртэй хүмүүс нь бүрэн дүүрэн авч явж дийлэхгүй байна уу? Ямар утга учир байна тийм ээ. Тэгэхээр тэрэн дээр ингээд аягүй сайхан юу яах хэрэгтэй шүү. Бодолцох хэрэгтэй байгаад шүү. За. За тэгээд ерөнхийдөө нөгөө нэг та бүхний маань 9 дугаар сарыг үзэхэд бол ийм байлаа. Тэгээд та нар маань ерөнхийдөө маш их тийм юу өөрчлөлтийг эхлээрээ 9 дугаар сар бол яг нөгөө нэг өөрчлөлт хийгээд ингээд нөгөө бүх юмаа тэгшилж эхлэх чинь маш их тийм өгөөжтэй сарна шүү. За юу. Энэ 9 сар. Тэгэхээр тэр нөгөө нэг хизээч нөгөө ингэн тэгнэ гэж бодцоод хийж дийлээгүй яваад исэн хүмүүсийн хувьд бол энэ 9 сар эхэлсэн байхад бол маш их юм өгөөж буянтайгаар цаашаа дэлгэр тэгш үргэлжлэнэ гэдэг юм хэлээд байгаа шүү. За тэгээд 8 сарда ингэж үдсэнд болсон хатуурхад үйл тавилан ч юм уу яхахгүй тэр 9 сарын 20 дугаар 7 хоногоос үнэхээр ингээд тэгшрээд ингээд энгийн болоо явчихин. За юу. За тэгээд та бүхэн дээд нүртэл сонссонд баярлалаа. Тэгээд дараагийн бичлэгээр олзъя. За ингээд 3 дугаар группийн уншилгаа эхэлье. За та бүхний маань хувьд бол 9 дугаар сарын 20 дугаар 7 хоногоос эхлээд өстой үнэхээр гайхалтай тийм сар гарна гинэ. За юу маш их тийм гайхалтай нөгөө бүх тавилан гэрэлтэн за юу бүр дэлгэр заяатай болно энэ 9 дугаар сар. Таны хувьд бол үнэхээр гайхалтай сар болно. Гэхдээ ягаад ч юм таны зүрх сэтгэл аль хэзээ шархалцсан байна. Маш их юм гомдсон, тунцсан. Тэгээд нөгөө ямар ч ивэл ирсэн ч гэсэн тэр өмнөх шаргач нанихгүй байгаа юм шиг маш их тийм нөгөө юу яагаад байна л да. Харамсалт хийгээд байна. Тэгэхээр 9 дугаар сард танд бол асар их тийм ивэлтэй, сайн сайхан баяр баясгалтай одоо өргөө гэрийн үйл тавилан, үр хүүхдийн инээд баясгал одоо юу байдгийг тийм ээ. Аав ээж ах トゥ амраг садан бүх юм чинь ингээл дэлгэр тэгш ингээл хамгийн сайнараа ингээд гэрэлтээд явах сар. Гэхдээ та маш их юм өөрийнхөө үйл тавилан дээр зүрх сэтгэлээ шархлуулсан, бие сэтгэлийн асар их юм ядрал авцсан байгаад байна гэж байна. Тэгэхээр энэ одоо 9 сар хэвийн сайхан үргэлжлэх боловч таны сэтгэл зүйн хувьд ерөн жоохон гундуу байгаад байна гэж шүү. За яа. Тэгээд тэр мөнгө санхүүгийн алдагдлалд орсон. Тэгээд дээр нь нөгөө нэг өөрийнхөө хүсэж исэн илүү их төлөвлөж хүлээж исэн юм нь болохоор өөрөө чинь сансан зөрснөр болоогүй ингээл нэг юм таны эсрэг болоод явцсан юм шиг тиймэрхүү нөгөө нэг юм үйл тавилан дээр их гундаад байгаа байхгүй юу. Тэгээд нөгөө одоо нөгөө итгэлээ алдна гэдэг шиг тийм болчоод ингээд байгаад байна гэж тэгээд энэ. Тэгэхээр одоо нөгөө бүх зүйл одоо нөгөө зөвхөн таны одоо байгаа байдал энергиэс чинь баг нэг 70-80% нь танаас өөрөөс чинь шалтгаална гэдэг юм. За юу. Та өөрөө маш их тэмцэх ёстой. Бүх юм чинь окей бэлэн гоё шүү гэж тэгж яхад та өөрөө тэрэн дээрээ зүтгэл гарахгүй болвол таны хүртэх өгөөжийг өрөөл бусд нь хүртэн шүү дээ гэж байна. За юу. Тэгэхээр одоо магадгүй нөгөө нэг ажил төрөл хайгаал ингээ байж байгаа хүмүүс байгаа бол ерөөсөө хаана л ажил төрөл байна. Тэр ажил төрөлд нь очиод уулз учир ярь хөөр тэг бүх зүйлээ ингээд өөрийнхөө төлөө хөдөлгөөн хийж эхлэеч гэдэг энэ 9 сартаа. Ийм сайхан сар гарч яхад одоо нөгөө нэг ингэж гундаад ингээд ядраад ингээд ээж боломгүй байна гэж шүү. За. За та тэгээд нэг өөрийнхөө төлөө ингээд тэмцээд хөдөлгөөн хийгээд урагшлахын цагт нь штэ тий. Маш их тийм сайхан зүйл угаасаа ирнэ. За юу. Бүр ирнэ энэс үнэхээр өстө амлж шүү. За юу. Тэгэхээр та нар маань нэг жоохон өөрийнхөө төлөө жоохон зүтгэл гаргаач гэдэг юм. Яагаад өөрийнхөө төлөө зүтгэл гаргахгүй байгаа юм? Бүх юм чинь ингээд гой сайхан болгоод гэдэг юм уу те. Үнэхээр дэлгэрдэгч болгочноо чи зүгээр л өөрөө зүтгэлээ гаргачаа чи өөрийнхөө төлөө хөдлөөч гэж яхад нь
хүний төлөө амьдраад байгаа юм шиг хөдөлгөөн хийж өгөхгүй байна гэдэг шүү заа юу. Энийг айгүй сайн бодоорой. Тэгээд өөрийнхөө төлөө хөдөлгөөн хийж эхэлсэн тэр цаг мөчөөс эхлээд таны бүх зүйл чинь үнэхээр сайхан гэрэлтэнэ. Тэгээд нөгөө нэг та өөрийнхөө төлөө ингээд зүтгэл үзүүлсэн цагт ингээд бүх юм чинь бусдын л адил заа юу. Бусдын л хүний нөгөө нэг хүн ингээд нэг юм сайхан тавилан зайгаад туулаад амьдраад ингээд гэгээ гэрэлтэй явж идэг штэ тий. Яг тэрэн шиг тэгээд масар их тийм сайхан энгийн зүйл болоод өрнөд эхэлнэ гэж шүү заа юу. Маш сайхан. Тэгээд хамгийн гол нь таныг нөгөө нэг ийм урсан одож байгаа цаг хугацааг биш үү те их үнцэнтэй өнгөрөөгөөч гэдэг. Яагаад ингэж урсаал гараал байвал тэгэл байж л байхаар ингээд нэг юм цаг хугацааны үнцнийг яагаад юу байхгүй байгаа юм бэ? Үнэлэхгүй байгаа юм бэ? Ухаарахгүй байгаа юм бэ гэдэг юм нэг өөрөөс чинь ингэж асуугаад шүү за. Тэгэхээр энэ дээрээ нэг жоохон юу ячаарэ, бодчоорэ. Тэгээд нөгөө нэг 9 сардаа нөгөө өөрийнхөө тэр юг бүх зүйлийг өөрчлөөд эхлэх юм бол ингээд таны нөгөө хизээж төсөөлж байгаагүй тийм үр дүнд хүрэн шүү за. Маш их тийм үр дүнд хүрэн та үр өгөөж чинь хүртсэн байх болно гэж юм. За тэгээд энэ дээр нөгөө нэг та бүхнийг маань 9 сардаа нөгөө юу яагач ээ гэж хайртай дотны хүнтэйгээ ойлголцооч гинэ. Одоо нөгөө яагаад ч юм өргөөгөрийн энерги нунцсан тийм өргөөгөрийн үйл тавилан дээр өөр ганцаараа ингээд нөгөө ганцаардаж суугаад байна гэдэг юм. Тэгээд өөрөө өөрийгөө хайрал, өргөөгөрийнхаа тэр энергийг ингэж сайхан дэлгэр тэгш болгох гинэ. Цэвэрл, ариусга. Тэгээд асар сайхан ийм одоо тэгээд нэг юм аюу сайхан энерги үүлийг ингээд гэрэлтүүлээд, цэцгэлүүлээд, цэвэрлээд ингээд ирэхин цагт бол нэг юм аюу сайхан амар амгалангийн үүлийг олно гинэ. Нэг айхтар илүү дутуу зүйл санаа зовоод байх юм байхгүй. Ингээд нэг юм хоёрдугаар 7 хоногоос л энэ гигийн зүйл нь эхлэх юм биш үү за. Эхний 7 хоногтой бол яах вэ? Тэгж ингэсгээд өнгөрчин. Тэгээд дээр нь өөрөө ингээд нөгөө яагаад ч юм бэ? Гомдол мэдүүлээл ингээд тунирхаал ингээд ах юм одоо нэрээ надад өстө гигийн хүсэл мөрөөдөл гэдэг ийм аллах өстө нэрээ намааг гэж байгаа хүн байдгүй, хайрлахгүй байна, инэрхтэхгүй байна ч гэдэг юм уу. Ингээд гомдоод туниад ингээд яваад байгаа хүмүүс байгаад ах юм. Тэгэхээр тэр гомдлоо одоо орхиоч гэж юм. Тэгээд энэ 9-р сард биш үү? Таны төсөөлөлд байгаагүй маш их тийм эрчим, энерги, гигэн зүйл ирэн заяа. Эстонэрэ мэлмийн нэгтнэ гэдэг шиг одоо маш их юм баяр баясгалантай, аз жаргалтай мэлмигээр энэ хорвоо ертөнд зам амьдралаа толддог болж чадна гинэ. Тэгэл нөгөө одоо над дээр юу ирчих бол, намааг яачих бол, ийчих бол гэл ингээл дандаа нэг юм хоёргэлцсан юм шиг ингээд сууж идэг байсан бол нэг амар амгалан тайван сайхан байдлыг юу яана эдэлнэ гэж шүү. За 9 сартаа. За тэгээд нөгөө нэг маш их тийм
гэрэл гээтэй энерги чинь сэлбүүдэд ирэхээр өстө бүх юм чинь ингээд дагаад одоо ажил карьер одоо хүмүүсийн зан арын шин харилцаа бүх юм чинь ингээд дагаад өөрчлөгднө гэж байна. За юу. Тэгээд нөгөө амьдралын өнгийг нэг юм арай нэг тийм тодоор ингэж гигэн сайхнаар хараад эхэлнэ. Тим тавилан заяа 9 дугаар сарын 2 дугаар 7 хоногоос гинтийн байдлаар ингээд өөрөө өөр дээр чинь орж ирнэ гэж байна. Тэгээ яагаад ч юм ингээд нөгөө уулзах ёстой хүнтэйгээ уулзчаач гэж байна. Буруу зүрүүг нь шүгж байгаа бол тэгэл одоо буруу зүрүүгээ бүгдийн сайхан ингээ ярилцчих гинэ. Хоёр ханны наан цаанаас гэдэг юм уу ингээд бие биенийг эс ойлголцоод байгаад ээж боломгүй шүү гэдэг шүү. За юу. Энэ бол нэг тийм нэгдүгээр том анхааруулга гэж би хэлчих юм байна. Тэгээд бизнесийн хамтрал, ажил карьерийн хамтрал чинь бол маш сайхан болно. За юу санаа зовлтгоо. За тэгээд найз нөхдийн уулзалт уулзаа явчихъя гэж байгаа бол найз нөхдөгөө ч хүртэл ингээд уулзаад айгүй сайхан тийм цаг хугацааг ингээд сайн сайхан өнгөрөөчих. За тэгээд нөгөө магадгүй нөгөө өөрөө өөртөө чинь одоо ингээд хоёлаа одоо айгүй сайхан сайн сайхан гоё сайхнаараа ингээд амьдрия. Би бол үнэн сэтгэлээсээ хандж байгаа шүү гэд одоо өөрт чинь ингээд нөгөө санал манал тавьдаг ч юм уу тиймэрхүү хүн угаасаа ингээд 9 сарда гараад ирэх юм биш үү. За тэгэхээр тэр хүн мөндөө ч хүртэл ингээд айгүй сайхан тэр хүн яг гаргаж байгаа сэтгэл нь үнэн сэтгэл байгаа шиг өөрөө бас ингээд асар тийм үнэн сэтгэлийг ингэж юу яарэ гаргаарай гэж шүү. За 9 сар бол тэгээд ер нь бол 2 дугаар 7 хоногоос эхлээд ер нь нэг тийм гигэн сайхан өрнөлтөөгөр явчихаар байна шүү. За тэгээд нөгөө найз нөхдөд чинь уулзъя гэж байгаа бол цааргалаад яах вэ? Тэгээд нэг сайхан уулзаад яриад нэг өдөр ч гэсэн өөрийнхөө стресс үлийг ингэж юу яагаарэ тайлаараа гэж юм. Тэгээд нөгөө гомдсон тунцсан ингэсэн байгаад байна гэдээсэн шүү дээ. Тэгэхээр өөрийнхөө энэ цээжинд байгаа энэ асар том гомдол цөхрөлийг л одоо 9 сартаа заавал тавьж явуулаач гэдэг анхааруулга хэлээд байна. Яагаад энийг ингэж тавьж явуулж дийлэхгүй ингээд дандаа бодоод ингээд шаналаад гутраад гундаад байгаа юм бэ. Тэгэхээр энэ 9 сар бол өөрөө өөрөөс чинь бас их шалтгааллах гэдэг шүү. За уг нь их ерөнхий зураглалаараа асар сайхан сар гарч байна. Гэхдээ та бүхний маань сэтгэл зүйн гэмтэл, бие сэтгэлийн ядрал гэдэг юм нь асар их тийм юутай болчиход байна. За тэгээд нөгөө энэ сэтгэл зүй энэ юмныхаа өөрөө ингээд нөгөө асуудлаа шийдчихээрээ за юу. Тэгээд өрөөл бусдын юун дээр болохоор одоо өөр дээр чинь ингээд ийм хамгаалалт юм байгаад байгаа юм биш үү. За ерөөсө хаашаа ч хэл ингээд хатуурхал үйл ирэхэд одоо өөрийг чинь ингээд хамгаалаад зогссон тавилан байдаг юм байна. За юу. Энэ нь одоо магадгүй хүн амтнаар заслам илгэсэн юм уу эсвэл одоо удам ухсаанд чинь ингээд хамгаалаад байж идэг тийм хүн байдаг ч юм уу те. Тэгэхээр нөгөө ямар ч байсан юм хамгаалалт байгаа. Тийм учраас нөгөө зөвхөн өөртөө л ажиллах шаардлагатай гэж шүү. За тэгээд нөгөө 9 сардаа нөгөө хитрхи их нөгөө мөнгө төгрөг битгий их ингэж юу ягаараа гинэ. Араас нь хөөцөлдөж ингэж гүгээд байхаасаа илүү сэтгэл зүйн шаналл юутай холбоотойгоор өөрийгөө нэг юм гэрэлтүүлэх талаас нь тэр талаас нь л ажил гэж байна. Өөрийг чинь за юу. Тэгээд бусдаар бол болоо. Тэр нөгөө бусад бүх юмнууд чинь ингээд нэг годрлоороо ингээд яваад өгнө. Хамгийн гол нь чи өөрийгөө өөрчлөх, өөрийгөө гэрэлтүүлэх талаас нь сэтгэлээ гаргаа гэж байна. За юу. Тэгээд өөрийнхөө юунаас ингээд сэтгэлээ гаргахын цагт одоо тэг бүх юм чинь ингээд гэрэлтэд ирнэ гэж. Тэгээ маш асар сайхан хамтралтай болно. Элдв бусын тэр муу муухай хорц зуршил үйл тавилан байдаг бол тэрийг ингээд юу яагараа салгуулаарай. За тэгээд нөгөө атгсан гар шиг гэж хэлцдэг те тэрэн шиг тийм сайхан найз нөхдийн холбоо, сайхан гişт үсийн холбоо те тэр юмнуудаа ингээд гомдоосон туняасан гутаасан юм байх юм бол их сайхан уучлалтай гуйж эргэж эвлэлтэн нэгдэх ёстой шүү гэж байна. За юу. Энэ удам ухсааны чинь хүн байж болно. Эсвэл одоо нөгөө сайхан ажил карьерийн хувьд ч гэх юм уу тийм ихчлүүлсийн холбоотой хүмүүс
тиймэрхүү ингээд хүмүүс байсан бол тэрнээсээ ингээд одоо өршөөл мөршөөлтэй уучлалтай ирээд нэг тийм сайхан болгоч ороо гэж юм. Тэгэхээр нөгөө хүнээс гомдол төхрөл тунирхал ингэж үрж яваад хэрэг байхгүй шүү гэдэг анхааруулга хийж шүү. За тэгээ та бүхний маань одоо нөгөө яг л өөрөө өөртөөгөө л харьц өөрөө өөрийгөө ол тэгээд энэ нэг юм болсон болоогүй нэг юм маш их тийм сэтгэл зүйн гэмтэл байгаад байх юм. Тэгээд энэ минийгээ одоо тавьж явуулах хэрэгтэй шүү гэж юм. За юу. Тэгэл яг энэ чинь одоо нөгөө өргөс авсан юм шиг л шууд нэг дороо ингээл байхгүй болчихгүй л дээ. Тийм учраас та нар маань нөгөө ядаж энийгээ энэ их хатуурхалтай үйл явдлаа 9 сартаа нөгөө эхлээд тавьж явуулах арга хэмжээгээ аваад тэгээд цаашаа бүх юмаа гэрэлтүүлэх ёстой шүү л гэж хэлгээд байгаа шүү. За түүнээс шинэ сэтгэл зүйн гэмтлийг бол шууд тэр дорн тайлчна гэдэг бас хэцүү л дээ. За тэгээд та бүхэн маань энэ хүртэл сонссонд баярлалаа. Тэгээд дараагийнхаа бичлэгээр уулзъя.